За одоо та бүхэндээ энэ 7 хоногийн онцлог киног танилцуулъя. За миний хувьд бол энэ 7 хоногийн онцлог киногоор үнцийн хэмээх баримтат киног та бүхэнд санал болгож байна. За энэхүү кино нь бол үнэхээр сонирхолтой кино байсан. Ер нь бол баг ганцаараа үзэж яхаар гэр бүлэрээ хүүхдтэйгээ суугаад үзэх ёстой кино юм болов уу гэж миний хувьд бодсон. Юу вэ гэхээр одоо Монгол улсад ял идэлж буй хоригдлуудын амьдрал, хорих ангийн орчин нөхцөл одоо ямар хэрэгэр хүмүүс одоо шоронд суудаг вэ гэдгийг бол маш товч тодорхойгоор харуулсан ийм кино болсон байсан. За жишээлбэл залуучууд юунаас болж алдаж эндэж одоо энэ шоронгийн хаалгыг татах болов, эмэгтэйчүүд юунаас болоод ингээд шоронд ороод шоронд одоо яг амьдрал нь ямар өрнөдөг, яаж цаг хугацаа өрнөдөг талаар энэ кинон дээр бол маш тодорхой өгүүлсэн байсан. Үүнээс гадна бол шоронгийн арын албаны ажилтнууд болох одоо алба хаагчдын амьдрал, тэдний ажил үүрэгтэй холбоотой маш олон зүйлс энэ дээр бол дурддагдсан байсан. За хамгийн одоо сэтгэл эмзэглэмээр зүйл нь бол шоронгийн алба хаагч нар бол яг л шоронгийн хоригдлуудтайгаа адилхан хоол хүнс хэрэгэлдэг. За яг л тэдэнтэйгээ адилхан одоо жилийн 365 хоногийн 100 гаруй өдөр нь бол цоошлогдоод үлддэгэ. Энэ хүмүүсийн эрх давхар зөрчигддөг гэсэн иймэрхүү зүйлсийг бол энэ кинон дээр харуулсан байсан. Мөн одоо шоронгийн хоригдлууд буюу одоо хүмүүжигч нар ямар асуудлаас болж энэ шоронгийн хаалга талаар бол энэ дээр бол бодит кейсүүдийг бол үзэгчдэд хүргэж байсан. За миний хувьд бол харамсалтай санагдсан маш олон зүйлс байсны нэг нь бол одоо өдөр болгон арх хууж эхнэрээ хүчирхийлж зодддог байсан энэ нөхрөө одоо эхнэр нь нэг л орой ингээд түлхээд унгаацнаас болоод нөхөр нь өнгөрөөд за тэгээд үүнээс болоод шоронгийн хаалга татсан талаараа энд одоо нэгэн эмэгтэй ярьж байсан. Тэр бол үнэхээр аимшигтай санагдсан. За мөн түрүүн би бол одоо энэ киног бол хүүхэдтэйгээ хамт суугаад үзэх ёстой байна гэж хэлсэн. Энэ одоо ямар шалтгаантай вэ гэхээр 10 жилээсээ буюу одоо бүр бага дунд ангиас эхлэн үерхэж байсан хоёр хос одоо 16, 17, 18 нас хүрээд одоо хоорондоо тохиролцоод бэлгийн харьцаанд орсноос болж одоо эмэгтэйгийнхэн ар гэр нь цагдаад барьж өгч одоо шууд хүчингийн эргээр шоронгийн алга татуулсан ийм аимшигтай хэрэгүүд хүртэл гардыг байлээ. Тэгэхээр бид нар бол өдөр тутамдаа анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй бас дээрэс нь хуулийн мэдлэгтэй байх ёстой гэдгийг энэхүү киногоор бол үзэгчдэд хүргэсэн байсан. За тэгээд энэхүү үнцийн кино нь бол ойрын үед бас үзээгүй маш амьдралд хэрэгтэй юм баримтат кино байсан. Та бүхэн үнцийн киног үзхийг хүсвэл бүх OTT болон IPTV-д орсон байгаа гэдгийг дуулгамаар байна. Тэгээд энэ 7 хоногийн онцлог киногаар үнцийн баримтат киног онцолж байна.